2016 оны 2 дугаар сар Лейпциг хотод байх нэгэн түрээсийн байр. 37 настай довчин интернетэд танилцах сайтуудаар хийсч эмэгтэйчүүдийг идэвхтэй ангуучлана. Тэрээр хожим чухам энэ өрөөндөө 2 удаа аимшиг таллага уйлдаж хохирогчдийнхоо цогцтой хамт хэдэн 7 хоног амьдарсан аж. Гэхдээ чухам юу түүнийг ингэхэд хүргэв. Эхнэр хүүхдээсээ салж хаагцсан тэр эмэгтэйчүүдийг үзэн ядах болсон уу? Цост сууг үзүүлж бай. Дэ довчин гих залуу 21 настайдаа суралцахаар Монголоос Германд ирсэн байна. Гэвч тэрээр сургуулаа төгсөж чадалгүй дараа нь хуваарай ажиллах болсон гин. Тэрээр 2014 онд гэр бүл зохион охинтой болсон ч удалгүй эхнэрээсээ салж мөрийтэй тоглоом архинд толгоогоо мэдүүлэх болсон аж. 2016 оны хавар тэрээр Португал улсын иргэн 43 настай Мария да Круз гэгчтэй танилцжээ. Довчин түүнийг гэрлүүгээ дагуулan явж цуг хонсон байна. Тэрээр шүүхэд мэдүүлэхдээ харин өглөө нь тэр гів гинэт намайг өөрийг нь хүчинсэн гэж хэлсэн. Тэр надаас мөнгө нэхэж цагдаад мэдэгдэнэ гэж сүрдүүлсэн гэж ярьжээ. Хохирогч дотор хувцастайгаа орон дээр хөвтөж байсан бөгөөд довчин уурлаж бас сандрахтаа түүнийг боож алсан гин. Тэрээр өнөөх эмэгтэй цогцтой хамт гэртээ бараг бүтэн сар амьдарсан бөгөөд ингэхдээ ойр орчмын хүмүүс сэжиг авахлахгүй тулд өрөөнийхөө халаалтыг унтрааж байнга агаар сэлгэдэг байжээ. Эцэст нь тэр цогцыг вананд тавьж байгаад цахилгаан таслагч ашиглан хэсэгсгээр нь мөчлөөд өөрийн үе очиж дагасжилдаг байсан газар болох эстер голд чигүүлсэн ба ингэхдээ хүндрүүлэгч болгож тус бүрдэн чулуу ундаг дугууны араан зэргийг холбосон аж. Дараагийн хохирогч нь 40 настай герман эмэгтэй Анжа гэгч бөгөөд тэрээр довчонтой 2016 оны 11-р сарын сүүлээр танилцжээ. Алуурчны мэдээснээр тэр хоёр ямар нэг бэлгийн хавталд ороогүй, харин үхэл нас баралтын талаар хоорондоо ярьсан гин. Анжа түүнд үхмээр байгаагаа хэлэхэд довчин түүнд тусалж болох юм гэж хариулсан аж. Ингээд тэрээр Анжаг гэрлүүгээ аваачин кабелийн утсаар хүлж байгаад мөн л боож алсан байна. Өмнөх хохирогчийн адилаар герман эмэгтэй цогцос алуурчны гэрт хэдэн 7 хонсон бөгөөд дараа нь довчин түүнийг мөн л хэдэн хэсэг болгож хуваагаад ойролцоо байх нурсан байшинд нуужээ. Анжагийн биенээс нь салгасан толгой зойрын өрөөнөөс нь олдсон аж. Шүүх хурлын үеэр шүүгч Ханс Жагенлофт довчинд хандаж чи дэндүү шалахгүй шалтгаанаар 2 эмэгтэй амийг бүрлгэж тэдний гэр бүлүүдэд нөхөж баршгүй гарц хийжээ гэж хэлсэн бөгөөд улсын ялагчийн шаардлагын дагуу түүнд бүх насаар нь шоронд хорих ял оноожээ. Түүний үзнэр бол дээрх 2 хэргийн ижил төстэй байдал нь тэдгээр аллагууд яавч технологийн чанартай биш гэдгийг илтгэсэн гин. Цагдаагийн мөрдөн байцаагчдын гэрчилснээр Анжагийн цогцыг гэртээ хадгалж байхдаа довчин аль хэдийн дараагийн боломжит хохирогчоо хайн онлайн танилцах сайтуудаар хэсүүчилж олон тооны эмэгтэйчүүдийн профайлыг дагаж байсан аж. Улсын яллагч Торнстен Нааман цагаачирийн гэмт хэргийг төсөөлж болох хамгийн аимшигтай зүйл гэж тодорхойлсон юм.